За доктор reaction энэ удаагийн дугаар эхэлж байна. За одоо нэг интернетээс авсан нэг бичлэг үзүүлье. Яагаад байгаа юм бэ? За энэ хэрэг хийсэн мишгийг гарлаа гэж. За. Йоо ямар муухай юм бэ? Хослогоор л гарна шүү дээ. Ямар муухай юм бэ? Сан байгаа хүмүүстээ бас заагаад ах шиг байна шүү дээ. Ийм барайч ийм багш юм шүү. Хятадд л юм шиг байгаа юм. Тэгэд энэ надад уламжлалтын юм ч юм уу? Эсвэл барай хийдэг хүн юм уу? Ахар сүүлэн дээр нь дараад дээр нэг цээжний номлон дээр дараад ах шиг байна. Сэр тий. Байрлал нь юм байна. Тэгээ ер нь бол байрлал чинь доошоо харж хөвтгээр бодохоор бас боломжтой л юм байна. Хий чи ингээд доошоо харахаар дээшээ болно. Тэгэнгүүт дарахаар гараад байгаа юм шүү гэж. Тэр бол тийчл харж байна. Гэтэ ийм байх боломжтой эсхийг нь бол мэдэхгүй шүү дээ. Байгаа бол ийм бичлэг байгаа бах та тий. Зүгээр хийн гарахгүй байгаа юм уу? Заавал ингэж зоож гарах. Үгүй тэгтээ яг юун дээр нь дараад байгаа юм бэ? Тэр л ойлгохгүй байна. Нэг цэг байж тээ. Өмнө хаана яваад байна ч. Өөрөө зогссон хүмүүс нь бүр ингээд Энэ хүн чинь өөрөө хэцүү юм ингээ хийн гараад байгаа ш. Энийг одоо яах гэж гаргаж байгаа л ч гэх. Яахад л хэцүү. За эндээс одоо юу? Эцэг одоо хийгээ гаргаж чаддгүй хүн одоо байдаг л ахта Монгол үгүй нөө дэлхий дээр. за нийт Тэгээ илүү дэлхий савны хий гаргана л гэж би сонсч байсан. Энэ чинь одоо зүгээр юм хийлээ шүү дээ. Ямар амир. За би бичлэгийг бол интернетээр нөгөө зөв бичлэг үзэж байгаа сонирхолтой санагдаа авцсан. Гэхдээ манай одоо уламжлалтын салбарт барилсан салбар чухам юм савны хий нөгөө гидсний хий гаргана гэл байдаг. Зөв чухам ингэж амир одоо начхантал гаргадаг бас техник байд юм уу бас бол яг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ зүгээр яг эмнэлгийн нөхцөлд бол одоо төгжрөл үүссэн ч юм уу хүмүүст бол нөгөө клизм тавиад ч юм уу нөгөө угаалгын центр төгжрөл гаргах зорилгоор бол энэ хүү хэмжээний хий ч юм уу эсвэл агуулмж бас гаргадаг тохиолдлууд бол байдаг. Гэхдээ энэ бичлэг бол бас начхантал гаргаж байгаа бас. Гаргуулж байгаа хүнд нь ямар мэдрэмжтэй байгаа л гэдэг нь айгүй сонирхолтой байна. Илүүдл юу? Ер нь хүнд илүүдл хий гэж байд юм уу? тодорхой хэмжээний бол байгаа шүү дээ. Хийх өөр нь. Тэрийг чи одоо нөгөө яг л одоо физиологоор ингээл дээгүүрээ хийгээ гаргал доогоороо хийгээ гаргаж байгаа хэвчтэй тий. Гэтэ илүүдэл гэж чи одоо нэг юм цэг дараад хийг нь гаргаад байгаа юм шүү. Хүмүүс өөрөө төгжирчээд байгаа юм уу? За тэгэж мэдхгүй нэ наад чи хуруугаар нь хаанаач яваад байгаа юм тий ерөөс ойлгохгүй л байна л да. Тэгээд тэр хуруу яг өөрөөр яваад байна уу? Ард яваад байна уу тий. Гэтэ савны хийг бол гаргаж авах ёстой гэж сонсч байсан. Тэ эмэгтэй хүн ялангуяа гинэ эрэгтэй хүн савтай маш. савтаа бол одоо хийгээ гаргасан гэдэг шиг. Гэхдээ яг бай тэгээд одоо хий одоо тодорхой хэмжээгээр гаргаж авахгүй бол болохгүй л илүү тий. Дүүрэл гэсэн үг шүү дээ. Дүүрэл гэдэг чинь одоо дээшээ хамаг юмал ингээл одоо юм чихээ тулаалаа гэсэн үг шүү дээ. Одоо хэвлийн үнднээс ахвалал тий дээшээ цээжнүүд юм илүү ингээл тий өрс мөрц шахаал амьсгалахад төвхтэйч бол гиз дүүрэлтэй нэг цартаагаал цанхаагаал байдаг шүү дээ. Нэг тийм л мэдрэмж нь тухгүй байдал гэдэг зүйлийг үүсгэдэг байлгүй дээ. Ер нь бол та хоёр хийгээ гаргаж үзэж байсан. Ингэж юу солих тий. Йог мог хийж гаргадаг шүү дээ. Бас нэг йогийн таслууд байдаг шүү. Хийгээ гаргадаг тасал масгал гэж юм шиг. Зүгээр л өөрөөрөө байхаараа гарч болохгүй юу чи. Заавал хүн дээрээ чиг зовн гаргах хэрэг байна. Хуулаадлаа. Энэ ямар сэн цэг мэгэл дараад байгаа шүү тий. Тийм л юм шиг л байна. Ажиг коно шиг юм. Энэ бол ямар нэг одоо ангаахын эмчилгээнд ч юм уу эсвэл ийм янз бүрийн техникээр хийх юм бол бишлэгийн зүгээр юм маа зөвчлөг баха тий. Гэхдээ миний бодлоор бол дөрөвний ангаа ухаанд бас юм байдаг байлгүй дээ. Одоо бидний уламжлал ангаа ухаан гэсэн үг шүү. Тэр чинь тэгэл одоо ямар нэг насгал ч юм уу зүү төөнөр мөнөр одоо хий шин чанартай юм чинь жоохон төөнч мөнөөд тэр нэг бодис салцны үйл ажиллагаа жоохон дэмжиж тэр нэг хийг нь гаргаад идэг үстэй. Тэрнээс ч амар ингэж механикаар юм чинь бүр одоо баг гэмт хөдлөө шүү. Гараад шүү дээ зүгээр ингээд
Нэг коноп хий гардаг коноптай тэгээд нөгөө нь бүр ингээд дураараа гарч идэх бүр ингээд яасан дураараа юм бэ гэдэг шиг. Гэхдээ эмэгтэй хүн бол гарах хэрэгтэй гэж. Яг бол сав руу нөгөө хий их ороо тэгээд нөгөө савны хий ихсгээр аюултай болохоор. Гэхдээ өдөө хүртэл гаргаж үзээгүй. Гэхдээ 3 хүүхдэд төрүүлчихэд гаргаж марахгүй галзуурч байж байгаа. харин ихүйдээ тий нэг юм. Амар тийм юутай мафантай бичлэг бай тээ. Тий ер нь бол жоох ээгүүл юм Хий бэ. гаргаж идэх ч тий. За. Дараагийнхаа үзье. Гэлраны өвчл агуулсан өтрөө жишүүлглээ. Лилайз Роза. Хэрвээ та өдөр бүр лимон, өргөс тэмхтэй ус уувал юу болох вэ? Нэгт биеийн жин хасгад хамгийн тустай. Лимон болон өргөс тэмхэнд боцин солилцооны эрчмийг нэмэгдүүлснээр гидсний гөрөлцөх хөдөлгөөн сайжирч, биеэс хорт нийтлүүдийг гадагшлуулж, цаашлаад жин хасах зорилгоор уухад хамгийн тохиромжтой байдаг. Мөн дан ус уух биш лимон болон өргөс тэмхтэй ус уух нь өсөх мэдрэмжийг илүү сайн дардаг. Хоёрт лимон болон өргөс тэмхэнд витамин С буюу антиоксидантын агуулмж өндөртэй учраас хавдраар өвчлөх эрсдлийг буруулж, чихрийн шижин зүрх судасны эмигээ сэргийлэхээс гадна өргөс тэмхэнд калий ихээр агуулгаддаг тул артерийн даралт ихсдэг хүмүүс уухад тун тохиромжтой. Гуравт арсыг илүү эрүүл болгодог. Өргөс тэмхэн усны агуулмж өндөртөөс гадна амин-дэм минералаар баялаг учраас арсыг илүү толгор, залуу харагдуулдаг байна. За дүгнэлт хэлбэл лимон болон өргөс тэмхтэй ус нь антиоксидантаар баялаг, өргөслийн эсрэг уухад хамгийн тохиромжтой шингэн юм. Манай салбарт бас бүрний чулуу хайлуулт ерөнхийдөө бүтэц задлдаг юм дандаа лимоны агуулмж өгдөг. Тийм үү. Энэ бичлэгтэй бол нэр 100% санал нэг байна. Тийм. Тэгтээ яг нөгөө нэг бас ходоодны шарах мархтай хүмүүс бол бас их лимонтой суудаг. Өглөө ялангуяа өлөн дээр авах тий. Би бол өдөр бол уудаггүй шүү. Тий. Бас нөгөө хитрхи их яхаар нөгөө ходоод нь нөгөө гэж сонссон юм. Зөв. Тэгэхээр нөгөө нэг хэсэг яг бүр амар ууж байгаа. Тэгээ тэрийг мэдэж аваад тэгээ бас болохгүй юм байна гэд тааруулж яадаг байсан. Тэгэнгүүт ер нь бол энэ одоо юу гэх интернетээр ер нь одоо энэ тий бидний ингээд одоо жишээлбэл ийм хүнсний ногоо ийм сайн байна гэдэг юмнууд бол үнний хувьд бол үнэн. Хүний биед бол маш чухал хэрэгтэй нэгдлүүдийг бидэрт өгдөг ч гэсэн бас нэг юм тодорхой хэмжээнд тааруулж явах хэрэгтэй байна л да. Жишээлбэл одоо ингээд лимонтой усыг өдөр болгон уух нь бидний эрүүл мэндэд амар их нөлөө сайтай ч гэсэн одоо С витамин өгч байна. За дээрээс нэмээд одоо илүүдэл жинг хасч байна, бодис солилцоог нэмж байна, эластин коллагенийн илэгчлэлийг дэмжиж өгч байна, дархлаан системийг дэмжиж ийн гэж чинь олон юм байдаг ч гэсэн нөгөө муу сөрөг тал нь юусэн ярихгүй байна л та тийм. Өнгөд жишээлбэл лимонтой усыг тодорхой хэмжээнд бид нар одоо өдөрт жишээлбэл одоо daily dose гэж ярьдэн шүү дээ тийм ээ. Тэнгүүд 2 стакан л байгаа байхгүй. Өглөө оройдоо. Өглөө бидний хувьд тийм хэвлэх хэмжээ. Тэнгүүд өглөө бидний хувьд одоо ингээ бүлээн усанд лимон үрцэтэй ус уух нь ямар хэцээтэй гэх юм бол нөгөө лимон чи өөрөө цитрусийн төрлийн дээрээс нь маш их хүчлэлэг нэгдэлтэй. Хүчлэлэг жимс учраас яг ходоод нь хүчлэлтэй адилхан хэмжээний тийм чанартай юм байна л да. Тэгэхээр ингээд бүлээнээр нь уухлаар нөгөө хоол босруулах тогтолцоог аягүй сайн сэрээж дэмжиж өгдөг. Тийм байна. Тэнгүүтлээ дархлааг маш сайн дэмжиж өгдөг гэх чинь иймэрхүү. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэх юм бол нөгөө хороолно тийм ээ. Одоо жишээлбэл лимонтой усыг бид нэг ингээд шууд сканаар нь ууж болохгүй юм шиг. Одоо хоёр бол яаж уудаг вэ? Зөвхөн скантай ингээл уучдаг. Тий. Амаа үргэл. Би бол жоохон иймэрхүү эсрэглэн төрлийн юм чинь ингээл жоохон шимээд. Бимбол аягүй зүг бод юм шүү дээ. Яг үг гэсэн чинь сороолоор устай байна л да. Шүдэнд өрөхгүй. Яг л нөгөө хүчлэлэг шин чанар нь өөрөө бидний шүдний пааланд хүрэхээр төлж одоо ингэж нөгөө нэмгэлж идэм юм л да. Тэгэхээр нөгөө нэг одоо үдчээ халуун хөдөө усанд мэдрэг болох, салхинд мэдрэг болох ч юм одоо мэдрэг чанар нь нэмэгдээд ирдэг. Тэрс учиртай тий. Бид нар мэдгүй зүгээр сайн гэж сонсвол хэрэглэв. Зүгээр уугаал тий. Зүгээр л уугаал. Хүүхдүүд нэгсэн өгөхдөө бас санахаар бас тодорхой хэмжээний өгж болох ч гэсэн зөв байдлаар өгөх хэрэгтэй байна. Надаа ингэ нэг скан дотор нэг лимон харагдах нэг жин ууж авчихсан. Юу яа. Би миний лимон ярьдаг тийм юм байж шээ. Гэхдээ айгүй сонь зөө. Би давас лимон. Тэгээд лимон ч бүргээ ингэж болохгүй биш тий. Тэгмээ тэр чи өөр шууд учраас паалангийн чинь гинтэйгээ мэдрэг болох. Жижиг буруу биш тий. Тэнгүүт л бас давхар ингэдэг гэж байна. Одоо жишээлбэл нэг лимонтой стакантай ус суугаад хэрвээ ходоод гиз чинь жоохон эвгүй өрөх ч юм уу. Айсгуул дээж цээж хорсохны мэдрэмж үстэй гурилан бүтээгтүүдээр цээж хорсдог хүмүүс. Яг иймэрхүү шинж тэмдэглэх юм бол шууд тэр зогсох хэрэгтэй. Ерөөсө хүчлэг шинж чанарын юм ер нь бол идэх хориотой хүмүүсийн төр болчдөг юм байна. Уг нь бол айгүй хүний бие сайн боловч бас тодорхой хэмжээний сөрөг талаа
маш сайн мэдэж хэрэглэж явах нь бидний эрүүл мэндэд аюул чухал гэдэг юм байна. Гэтэ би угаасаа ингэж бодож шүү дээ. Юмыг хэрглэж олно те. Гэхдээ нөгөө хэтрүүлэхээр л дандаа буруутаад байгаа. Одоо газта ундаа гэхэд чи хүмүүс ингээл хэтрүүлэхгүй хэрэглээд болно шүү дээ. Хэтрүүлж хэрэглээл биедээ муу болоод байгаа байхгүй тий. Тэгээ нэг одоо сайн гэж хэлчихэр бүр ерөөсөл сайн гэж бодоод хэлчихтэнтэй бүр өдөржингөө уугаад байвал чи хороод шүү дээ. Нэг ээжүүд тэгдэг шүү тий. Энэ сайн гэсэн гэл бүгд хүүхэд нөхөр ерөөсөө гэр бүлээр аваад ирчихдэг. Тэг гэл ингээл. Тэрэнд нь сайнаар нөлөөлөж байгаа, муунаар нөлөөлөж байгаа ерөөсөө үр дүн гинэдэг. Би яг яасан бэ гэсэн чинь ингэж байгаа байхгүй. Яг нэг гадаадд нэг тодорхой хэмжээний ажиллаж байсан хугацаанд би тэгж явах хугацаанд болохоор яасан бэ гэсэн чинь лимонтос гэл өглөө болгон зүгээр уугаал байла. Бараг лимон сайн гэл усны савнд гэл гадар явтаж байгаа. Гэсэн чил яалчгүй ингээл нэг хүүт юм унсан чил шүтинг нал гэсэн. Ерөөсөө шүтинг нал өвдөөдөлдөө. Тэгээ ингээл зүгээр гадаа ингээл явж байгаа нэг амаараа гэ амьсгалангууд бас л ингээл агаарч шүтинг наад. Тэгээ би ерөөс юуных гэдгийг мэддэггүй тэрийг. За юу болчих яач за шүдэл цоорчлоо гэл. Тэгээ шүдний имлэг дээр очиод үзүүлсэн чинь танд цоорл морл юу ч алах. Тэ? Тэгээд нөгөө эм чинь асууж байгаа хгүй. Та ингээд юу эргэлдэг вэ? Ингээд хүчлэг зүйлийг эргэлдэг үү? Тэ хоол хүнсэндээ ямар юм ашигладаг вэ? Тэгээ боджоод би лимонтоос өдөр бол уудаг гэсэн. Та яаж уудаг гэсэн би зүгээр ингээд савар авчдаг шүү дээ хэлсэн чинь. Өө та буруу. Лимон өөрөө ийм ингээд саяны миний хийсэн нэг юмнууд хэлчих. Wow, that's a whole lot of help. How many are you working there? 44. I'm on the one-a-day Fruity Pebbles plant. Women our age shouldn't joke about vitamins. Women who are not our age shouldn't say women our age. Well, one day, very soon, Sex in the City. I am leading the way through the menopause maze with my vitamins, my melatonin sleep patches, my bioidentical estrogen cream, progesterone cream, a touch of testosterone. She's the hormone whisperer. I am. I've tricked my body into thinking it's younger. I've tricked my body into thinking it's thinner. Thanks. And I'm telling you, no hot flashes, no mood swings, and my sex drive, it's right back to where it was. За энэ киног яагаад нөгөө үзүүлж байгаа гэхлээр энэ кинон дээр чинь дийлдэ 40-оос дээш насны эмэгтэйчүүдийн одоо яг энэ гол одоо нэг амьдрал эмэгтэйчүүдийн нэг амьдралын те бэлгийн амьдрал байна, гоо сайхан одоо юу байдیں۔ Те бүгд ингэ гард. Энэ дээр нөгөө нэг сая ерхэд юу яригдсан бэ гэхээр нөгөө нэг эмэгтэй гормоны талаар илүү ярьлаа шүү дээ тий. Тийм. Тэгэхээр одоо эмэгтэйчүүдийн хувьд хамгийн одоо ийм одоо гонигтай үе гэх юм уу тий. Нөгөө цэвэршилтийн үе юм байгаад байдаг. Тэрнтэй холбоотой нэг зүйлийг ерөөхдөө нөгөө хэлье гэж бодоод миний ч гэсэн одоо нөгөө ийм андуурж явж байсан юм нэг хэсгүүд байгаа байхгүй. Тэгэхээр энэ дотор юу вэ гэхэлэр хөтрээний хуур ашиглалтын талаар ярих юм. Яагаад хөтрээний хуур ашиглалт одоо үүсээд байгаа юм бэ? Ямар үед үүсдэг юм бэ? Ямар шинж тэмдэг өгдөг юм бэ? Юунаас олж шалтгаалдаг юм бэ гэдэг мессежийг ч юм уу гэдэг юм тайлбарыг өгөхийн тулд энэ кинотой илүү холбож уялдуулсан. Тэгэхгүй болохоор нөгөө өөр видеонууд гэхээр за нэг бол ингээл өтрээтэй холбоо гэхээр дандаа 2 дугаар сувруу орох гэдэг. А нөгөө талаараа бүр хитрхи амар юм нэг одоо нөгөө монтом эмчрийн яриа гэл аим нарийн руу орох гэдэг байгаа байхгүй. За би та хоёроос нэг асуу заа. Өтрээний хуур ашиглалт за одоо тулгаагаас ч асуух нь айш тий. Хэцүү л да. За. Өтрээний хуур ашиглалтыг ер нь одоо ямар үед үүсдэг гэж бодож байна? Би бол угаасаа нэг цэвэршилтийн үед л хуур ашиглаж явагддаг байх гэж бодсон. Тэрнээс биш залуу үед бол гайгүй л гэдэг. Миний бодож чиний бодлоор. Миний бодлоор уу? Миний бодлоор уу? Тэгээд. За өтрээний хуур ашиглалт маань ерөөхдөө үндсэн яг хоёр одоо тохиолдолтой гүйцэтгэх юм байл да. Шууд шалтгаан гэх юм бол нэгдүгээр тал мэдээж нөгөө цэвэршилтийн үе буюу яг нөхөн өрчгийн нас маань өнгөрөөд физиологийн чанартаагаар яг үүсдэг юм байна. А хоёрдугаар болохоор нөхөн өрчгийн насанд буюу тохиолдож байгаа нь тий залуу насна гэсэн үг. Тэр нь ямар тохиолдол вэ гэхэлэр өндөвчний хавдар ч юм уу эсвэл арцын хүндийн ямар нэгэн хавдрын үед ч юм уу хим эмчилгээний үед одоо нэг өндөвчийг ахуулсантай холбоотойгоор ч юм уу өндөвчний үйл ажиллагааны алдагдал үүсээд тэнд эстроген гэдэг дааврын үйл ажиллагаа буураад эхлэхээр тэнд нөгөө өтрээний хуур ашиглалт явагдаж болдог. Тэгтээ тэр чинь зөндөл шалтгаанууд байгаа шүү. Тэрний нэг хэсэг л одоо өтрээний хуур ашиглалт байгаа байна. За 3 дугаар гэх юм бол нөгөө жирэмсний бишээ. Жирэмсэн үе? Биш. Төрсний дараа яг хөл үед
эстрогений даавар ерөөхдөө буурсантай холбоотойгоор өтрийн хувир ашиглалтаас үүсдэг. Яа одоо надад тулгарх юм шүү дээ. Тэр чинь ерөөхдөө төр хугацааны л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө л үндсэн 3 шалтгаан энэ байдаг юм байна. А нөлөөлөх хүчин зүйл бол яг шууд үүсэж байгаа биш гэд. За тэгэд ямар шинж тэмдэг одоо өтрийн хувир ашиглалт болсон үед илэрдэггүй гэхлээр нэгдүгээр бэлгийн харилцаанд ороход ингээд өвддөг юм байна. Шээхэд бас өвддөг юм байна. А цагтнаа бас их айгу үүсдэг юм байна л да. Би ч гайгуулгаа байхгүй надад чи бодоод тээ. Яг би бас ярьж байхдаа надад юм шинж тэмдэг байна. Надад тусаа. Ийм яа амаг юм ярьж авах юм уу? Тэгсэн чинь тэгээ бас ингээд судалгаануудаас ингээд харахад бол яг цэвэрсэн эмгтэй болгонд яг тохиолддог юм уу үгүй мүү гэ ингээд харахад ерөөхдөө бол мэдээж тохиолдно. Дээрэс нь энэ шинж тэмдгүүд одоо яг хурц байдлаараа ч юм уу илүү мэдэгдэх тохиолдлууд нь бол нэг 51-ээс дээш наснд нийт эмэгтэйчүүдийн нэг 70% ерөөхдөө өтрийн хувир ашиглалт илүү тохиолдох гэдэг гинэ. Цэвэршилтийн үе чинь зөндөө олон нөгөө синдромууд байгаа шүү дээ. Тэрний нэг л гэсэн үг байна л дээ. Дэмчилгээн дээр нөгөө одоо гадуурчин бол ингээл янз бүрийн одоо за хувир арчлаа. Өтрийн хувир ашиглалтыг онцлогдчихлаа. Тэнгүүд янз бүрийн лаа маа угаалга юм тосмос гэх юмнууд байгаад байдаг шүү дээ. Тэгсэн чинь одоо нөгөө эмэгтэйчүүдийн эмчээс ингээ асуугаад одоо өдөр тутам тохиолдог янз бүрийн ингээд одоо фактууд байна уу гэж асуусан чинь тосын эмчилгээнд дэр эмэгтэйчүүд за жишээлбэл ингэдэг юм байна. Нөгөө тэр орчин маань ингээ хуурашаа захтнаад эхлэнгүүд хүүхдийнхаа янз бүрийн baby oil тэгээд юм нэг биеийн тос, гарын тос багтаа тийм байна. Зөвлөгч чинь тосын төрөхгүй байна шүү дээ, тий. Тэнгүүд тэр тосноос өөрөө эргээд нөгөө хашлаа, салстаа, гэмтэй одоо асуудлууд ингээ гардаг юм. Тэгэхээр яг хуу тосын эмчилгээ нь болохоор үнэхээр хоёр төрлийн эмчилгээ гэдэг юм байна. Чийгшүүлэх болон тосын эмчилгээ гинэ. А чийгшүүлэхт нь болохоор нөгөө одоо гэл мэл нөгөө нэм лама юм нэг одоо гадуур зарагддаг ингээд юм шууд ингээд юм төрхлөг гэж суурмөр тосон суурмөртэй гэдэг. Би бас тэр чинь судалсан. Яг ингээд толгой гэж байгаа. Би болохоор ерөөсөө гэж. Бараг ойлгоод байгаа юм байна толгой гэж. Тэр одоо бас тодорхой хэмжээний юу гэдэг вэ л үү те? Одоо зориултын савн ч юм уу те? Одоо зүгээр бид өдөр тутмын хэрэгэлдэг юм сангуур тэгэл угааж бас болохгүй нэ штэ тий. Тэгэхээр тодорхой хэмжээний тэр савн өөрөө бас нэг төрлийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэх юм болчдөг гэсэн үг. Тийм гармантай нөгөө юунууд гэдэг юм бэ? Одоо эн чинь өөрөө нөгөө эстроген гэдэг даавар нөгөө дутагдсан, алдагдсан, ялгархаа болцсон байгаа учраас тэрийг дэмжих өгөх эмчилгээнүүд юм байна л да. Тэгэхээр яг уу одоо цэвэршилтийн насны эмэгтэйчүүд ч юм уу эсвэл төрөө нөгөө хэлсэн өндөвчөө ахуулсан ийм тохиолдолд бол ийм дааврын эмнүүдийг ерөөхдөө зөвлөдөг. Урт хугацаанд одоо нөхөр ч насанд бол мэдээж эстроген дааварч алдагдсан бол тэр эмээр ч юм уу одоо нөхөж өхөнө шүү дээ тий. За эмээр нөхлөө гэхэд ерөөхдөө бол судалгаануудаас ингээ харахад бол урт хугацаанд ингээд хэрглэж байгаа тохиолдлуудаар бол яг умаа үзүүний нөгөө хорт хавдрыг бас жоохон үүсэх хэрсэлтэй байдаг юм байна. Тэгэхээр тэрнээсээ урьдсан сэргийлэх зорилго нь мэдээж нөгөө эмчийн хяналтанд заавар доруу байнга бол нөгөө дураар бол тэр дааврыг ингээл нөхөө дууж болохгүй байх нь гэсэн үг байна. А яг бүр физиологи яг цэвэршилт явагдсан өдрийн хувир ашиглалт яг ингээд шинж тэмдэг өгж байгаа тохиолдолд бол бид нар гадуур байгаа нөгөө лама, тосон хэлбэр, нөгөө лубрикант ингээл янз бүрийн юмнуудыг бол аптекуудаас бол худалдаа авчиж болдог. Тэрэн дээр болж болно. Ямар ч аюулгүй гэсэн мэлээ судалгаанууд дээр ч юм уу FDA дээрээс гарсан юмнуудаар бол тий урт хугацаанд хэрэгэлсэн ч гэсэн энэ нөгөө ямар нөгөө хүний биед гаж нөлөө ерөөсөө байхгүй. Гаж нөлөөтэй нөгөө төрүүнээсэн буруу нөгөө тослогооны аргууд байна. Тослогоо эмчилгээ дээр яг байгалийн тосын эмчилгээ гэж байдаг юм байна л да. Олив тос, коконат тос, авокадо тос эдгээр бас гоё тосолж чадлах нь шүү гэдэг шиг. Тийм дээ. Тосоо сонгохдоо тэгтээ сайн судалж яаж гормонтой тоснууд бас байдаг юм байна. Тэгээ савнгаа хүртэл маш сайн зөв сонгох хэрэгтэй байдаг. Тэгээд өдөр бол угааж болохгүй шүү та нар. Би бол тэгээс тэр бол зөв юм байна тий. 7 хоногт 2 л угаах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй нөө бүх ашигтай бактериудыг цэвэрлждэг. Тэгээд бас хуураш болох гэдэг гэсэн. Ашигтай бактерийн устгаад өгчөж байгаа ш тэр нэг тэнцвэртэй орчин алдагдаал одоо янз бүрийн шинж тэмдгүүдийг өгөх гээд байдаг байна шүү дээ. Өөр чинь хувир ашиглалтай холбоотой юмнууд чинь хүмүүс бас ингэж асуудаг юм байна. Нөгөө нэг хувир ашиглалт ингээ явагдчихлаа цэвэршилтийн үед бэлгийн дур хүсэл ингээ буураад бэлгийн харьцаанд ингээ ороход ингээл одоо таагүй ингээ мэдрэмжүүд өглөө эмчилгээгээ хийчлээ. Тэгээ цаашаа үргэлжлүүлэх бэлгийн харилцаанд орж болохгүй гэдэг юм байна л да. Тэгэнгүүт энэ дээр юм нэг хоёр талтай юм асуудал гарч ирдэг юм байна л да. Нэгдүгээрт
одоо 51-ээс дээш насныхын одоо яг цэвэршилд явагдаж байгаа эмэгтэйчүүд маань байглаасаа нөгөө эстроген даавар маань ингээд буураад бэлгийн дур хүсэл буурчж байгаа учраас нэг тэрэнд ач холбогдол өгдөг юм байна. Бараг 60-аас 70% ингээд одоо бэлгийн одоо уураш гоногдсон юм шүү дээ. Нөгөө юу хийн үү яа нь одоо бүр нэг тийм сонирн биш болчтой юм байна л да. Яг нөхөр чухал насанд бол яг тэрийг нөгөө зохицуулаад дааврын амжилтгүйнүүдийг хэрэглээд ингээд явдаг юм байна. Тэгэхээр сая нэг юм бүр асуумаргийн санагдаад байгаа юм. Асууж болох юм болов ч юу төрөөд одоо хөхөл ахт ч амар хуршин гэсэн шүү дээ. Хуршилж явагдана гэсэн шүү дээ. Тэгээ намайг одоо ингээд жимсэн баснаас ш барыг 100-ны хэдэн хувийн чи ээж нэр айгүйх наваг дагаж айгүйх юм асуугаад одоо харилцаа ярих баяртай Facebook, Instagram-аар тийм байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бас тэдэрт бас хэрэгтэй байх гэж бодоод байна. Тэр үед одоо бид нар яах хэвтэй. Одоо мэдээж төрчгөө чи нөхрүүд чинь. Яа их. Тэгэхээр чи хуурай гарч амар хэцүү юм шүү. Тэгэхээр чи яах вэ? Тэр гэлэр ярьж асууж бас тэр үзэж байгаа ээж нарт чи хэрэгтэй үстэй. Тэний л амьдрал гэдэг чинь. Бисээ чамаа ярьж харин бодоос уучлаа. Нэрээ одоо ингээд тэр үед ингээ хурашил ингээ явагддаг гэж. Би одоо тэрийг бас одоосоо мэдчихэж байгаа байхгүй 3 дахь хүүхдээ гаргаж иж. Тэгээд тэгээд яах вэ? Тэгэхээр чи нөгөө бид нар нөгөө чигшүүлэх нөгөө юмнууд хэрэглэх систем байна. За имжлэг чих юу гин те нөгөө нэг юм аргуудаа хэрэглэх систем байна. Гэл мэл одоо тэр чин таблетгаар болон капсул маслаар гэлхийдээ ламагаа гой нөхөж өгдөг юм байдаг юм байна. За. Ээжнээ сонсч. Тийм хөлөөч чин тий. Зөв бүтээгдэхүүнээ одоо орчин сэргийлэх байдлаар хэрэглэх юм бол энэ одоо өдрийн хаталт гэдэг зүйл өөрөө үүсэхгүй байна тийм үү. Гэтэ хүн болгонд одоо төрсэн ээж болгонд тэр чинь үүснэ гэсэн үг биш шүү дээ. Үүсэж байгаа яаж мэдгүй гэхээр нөгөө төрөний хэлсэн шинж тэмдгүүд ээж болж шүү дээ. Захтанжийн бие засах үед нөгөө нэг юм зовиртой байна гэдэг ч юм те. Гэтэ бие засах болгонд өгж байгаа зовирч өдрийн хуурайшлтаас болохгүй. Шээс бэлгийн одоо замын өсөх замын халдвар малдварууд бас явагдаж байгаа тохиолдолд ингээ хавсарч бас болно шүү дээ тий. Эмчэд үзүүлж ийж тий заамын дагуул тийм яг хөхөл өч нөгөө эстроген даавар ч өөрөө буураад нөгөө постэстроген даавар чинь нэмэгдэж байгаа учраас нөгөө нэг юм хуурайшил бас явагдах. Тэгэхээр ямар үед дахиад нэг асуухад одоо ямар үед эмэгтэн одоо эмчэд хандах уу тий яг ямар шинж тэмдэг илэрсэн үед хандах вэ ямар зөв захтнах тийм төрөний хэлсэн нөгөө захтнах өвшөөх дахиад нэг тий бас давтаад хэлчихгүй. Бэлгийн дур хүсэл буурж болж байна. Захтанж болж байна шээ. Тэгээд одоо нөгөө шээхэд ерөөхдөө нөгөө хорсож өвдөх зэрэг ерөөхдөө зовиорол өгөх юм бол заавал эхлээд эмчэд үзүүлж ээж яг өтрээний хуурайшилт явагдаад байна уугүй юу гэдгийг тодорхойлж ээж дараагийнхаа нөгөө юмнуудыг жортой болон жоргүй хэлбэрээр ерөөхдөө ингэж хэрэглээд явчихна гэсэн үг байна л да. Тэгээд яг тэр нөгөө чигчүүлэх бүтээгдэхүүнүүд бол нөгөө ямар нэг гаж нөлөө байхгүй хэрэгэлсэн ч гэсэн аюулгүй гэдгийг бүр ингэж судалгаагаар ерөөхдөө баталсан байдалтай би бол байна. Гэхдээ эмэгтэйчүүдийн өвчин банд бас энэ дээр бас дэлгэрэнгүй юмудаас өгөх байх л та тий. Тийм байна. Бас хэрэгжүүлэхээр бас гоё зөвлөгөөг бас сонслоо тий. Одоо өөртөө хэрэгжүүлэхийн цаашаа тий бас их нэртээс хэрэгжүүлэх нь шүү дээ. За бас гоё зөвлөгөө өгсөн юм баамчтай баярлалаа. Би бүр айгүй хий мэдэж байна. Өөртөө баяр үлдээ хөлгөөд тий. Гэлтраны өвчл агуулсан өтрөө жишүүлэхлээ Лилайз Роза. За ингээ бүгдээрээ Doctor's Reaction-ийн дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. Баяртай.